За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? Шинэ дугаартаа тавтаа морил. Шинэ дугаартаад тавтай морил. За. Юу байцгаана? Юу вэ гэж асуух яах вэ? Ер нь юу байна зүгээр нэг дор бичиж байгаа л хэлэх юм шүү те. Хэлчихье гэж юу? Авирах тэхүү. Тий. За. Бид хоёр цай сахаалга. Бид хоёр нөгөө нэг юу яагаад уул нь бол тогтмол оруулъя гэдэг амир хичээж байгаа болохоор нэг нөгөө амралтын өдөр таарч байгаа болохоор 2 дугаар бичиж гаргаж байгаа. Тэгээд нэг яг хутлаагаасаа юу ячиг гэсэн чинь өөр өдөр бичиж байгаа юм шиг болгосон чинь нэг л болдгүй. Тэгээ нэг дор 2 дугаар бичгээр чинь нэг л өдөр бичиж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм хооронд нь яварч сонин сайхан алга тий. Зай байхгүй. Бид хоёр эхний дугаараа биччихээд тэгээд одоо нэг хоол идэж орж ирчээд тэгээд энийг бичиж байгаа учраас шууд хідүүлээ юунд орцгоё. Өнөөдрийнхээ сэдвт орцгоё. За бид хоёр өнөөдөр яг өдөр тутамдаа өөртөг цүнхэнд маань юу байгаа вэ гэдгээ хуваалцъя гэж бодлоо. Тийм ээ. Тэгээд чи ер нь юу вэ? Ямар төрлийн цүнхэнд дуртай? Өвөл зун гэд улирал хамаарад өөр байдаг уу? Өвөл зун гэд өвөл болон бусад улирал гэж ер нь хуваагддаг. Тэгээд юу болохоор өвөл болохоор би ерөөсөө л яг юм нөгөө кросс байгаад үрдэг. Нөгөө күртгэнд ингэж яах гэдэггүй ундгүй тийм цонхнууд эсвэл зүгээр гарт ингэ барьдаг жижигхэн цонх үрдэг. Гэхдээ л хөвчлэн ер нь кросс байг хүрч явдаг. Бусад улиралд болохоор цонхыг бараг л өдөр болгон өөр цонх үрмээр байдаг болохоор. Тэгэл тааруулаад гой цонхнууд өвөл харин яг цонхны жоохон хэцүү байдаг тийм. Бас яг юм нөгөө даван материалтай цонх байвал амар цонх юм шиг. Жоохон савхиндуу ч юм уу байхаар ингээд хатаа тий хөлтөөд. Тийм. За эхлэв. Тэгээ бит хоёрын цүнх Тадаа. Хоёлаа хар юм байна. Хоёлаа юутай юм. Энэ хоёрыг яг нэг газараас авсан юм. Энэ спот тань хоёрыг. Тийм үү? Тий. Тэгээд бит хоёр авч явдаг юмнуудаа нэг ярин гаргаж ирье. Эхнийх нь ямар дараалал байх юм уу? Байнга байдаг мэдэгээс нь. Би өвөл цүнхээ ерөөсөө солидгүй байхгүй юу. Тэгэл энэ яг миний өдөр болох яг авч явдаг. Энэ дээр цэнэглэгч утсан хоёрлаа. Сүүлийн үед бас ингээ нөгөө цүнх солих амир сонирн болчихжээ. Яг ингээл өглөө аваад гарахад амар. Харин тийм. Баян гүрдэг. Бүр нөгөө нэг юу спешиал тохиолдолд биш бол ингээд үрээд явж хахад зөвхөмжтэй нэг цүнх байхад болдог те. Дулааны улиралд бол яг нөгөө аутфитэнд тааруулна гэж өөрчлөлт та тий. Тэгээ өнгө мөнгө тий. Өвлж одоо юунд тохируулах те. Хүртэндэл тохируулаад явж болохоор. Энэ болохоор ингээд хүмүүсийн бараг амар их үрдэг. Нөгөө Uniqlo-гийн basic гэдэг штэ. Тэр цүнх. Энэ цүнх ихтэй бүр амар хөгжсөн мөлий те. Тэгсэн чиний үрдэг шиг юм нөгөө cross bag болоод дөрвөлжин болж молоо тасалгаатай болж молоод тийм хэлцэл. Зя. Ясант амар их багтаамжтай тий. Амар жижиг гаргаж чихээлээд. Зя миний ихний юм болохоор би түр өвч. Энэ болохоор би дөрөв Monopoly тоглодог. Тэгээ Monopoly-ийн 2 дугаар season-д би ялаад энэ төрөвчийг надад бэлгэлсэн юм аа. Энэ болохоор энэ дугаараад байна уу? Тийм дугаарч байгаа. Энэ юу нь болохоор төрөвч нь болохоор ийм солонгос брэнд юм лээ. Тэгээд амар хөрхөн. Үнэхээр загварлаг гоё төрөвч. Тэгээд тийм энэ нэг унжаад байгаа юмыг болохоор би сайн нөгөө шанхаагаас авсаахгүй. Энэ ингээд нэг юм юунд бичиг хэргийн дэлгүүрт ингээд юутай хиттийн тийм уламжлалт ийм юу юм бэлээ. Ийм жингэндэг хонх. Тэгээд ингээд энэ амар олон төрлийн муур юм уу тий. 20 гаруй төрлийн өнгө гэдэг заяа. Тэгээд өнгө нь өөр юм илэрхийлдэг. Эрүүл мэнд тэгээд аз жаргал эсвэл санхүүгийн юм уу гэд. Миний энэ өөртөө авч явж байгаа нь болохоор нөгөө аз best luck гэжсэн. Яг өдөр болгон азтай байна гэж байхгүй. Гэхдээ энийг ингээд зүгээ явж явах юм бол азгууд л бас жоохон холуур гэдэг тийм ихтгэл үнэмшилтэй ингээд байнга авч явж байгаа. Яснаас хойш. Амар хурманд. Нэг тийм хөргөн дугаартай тий. Хонх биш. Ингээд нэг юм гой дугаартай. Тийм ээ. Яа тийм ээ. Би наадхаа чинь анх авч байхдаа ингээд энүүгээрээ нугалраад яах бах гэж амар бодсон. Тэр нь идэлх нь гаг байгаа юу? Мэдгүй одоогоор нэг 2 сар гарна л бол. Тэгээд уул нь бол байнга л яаж байгаа гайг болох шиг санагдаад ш. Яа чам төрөвч гэнэ үү? Би нөгөө нэг карт хоолтор. Карт хоолроо гэхдээ зөвхөндөө идэх юм бэ. Дандаа карманд л ижтэй. Энд дараалах гэсэн. За. Тэгээд төрөвчтэй холбоотой юм гэвэл ийм
нэг церемонтэй шар юм байна. За энэ дотор юу Энэ байдгийг? дотор бэлэн мөнгө. Тэгээд бэлэн мөнгө хийхгүй бол юу авч явна? Хэрэглэл. Тийм, яг хэрэглэл. Өдөр тутам гэдэг. Тийм. Зүв. Тэгээ одоогоор бол нэг цээж зураг бэлэн мөнгө зөнгөлөх шүү. Сүүлийн үед гэхдээ яагаад ч юм гээ бэлэн мөнгө авахт хэрэгэлдэггүй шүү дээ. Гэхдээ ингээд би яг тулсан газар хэрэг болох юм санагдаад тийм үү. Заавал ер нь байлгах ч гэдэг. Зүгээр карт болтороо энд тэнд үлдээчүүл яах вэ ч юм уу. Зүгээр л emergency гэж бодоод байнга бэлэн мөнгө авч явдаг болсон. Тийм. Нөгөө ойр ойрхон таксиддаг хүн бас ер нь байж байвал зүгээр идэх тий. Тийм нэг уцны цэнийг минийг дуусчих юм гэж мэдгүй яагаад ч юм болж байгаа гэж бодоод идэх. Тийм байна. Зя 2 метрэлтэй. Ийшээ гаргаж тавих юм уу? Зя. Миний дараагийн болохоор за энэ юугүйгээр энэ юмгүйгээр би өдөртөө гарвал бүр ингэж амар стресстэй заяа. Тэр болохоор миний сам. Юун дээр үсээ задгаа тавьсан тохиолдолд би самгүйгээр гарвал бүр амар стресстэй. Би бараг ингэ цаг тутамд үсээ самдаг заяа. Тэгээ үс самдахгүй болохоор ингэ нэг юм гар угаахгүй хаар бохир санагддаг шиг тийм мэдрэмж төрөөдтэй. Тэгээ баян самдаг. Тэгээд ер нь самыг янз бүрээр амар их авдаг. Гэтэ одоогоороо яг энийг би нөгөө хідүүлээ бэж явахад авсан сам. Тийм амар хөрх. Тэгээ тэрнээс хойш ингэ жил гар хэрэглэж байгаа. Хөрхэн цэвэрхнэрээ байгаа л гэдэг. Миний цүнхэнд хизээж байдаггүй юм баха. Тийм үү? Вау. Би үсээ самны гэж ерөөсө боддгоо юм. Өглөө самнаж гарна. Тэгээд гараараа самн тийм үү? Самд уу? Тийм үү? Вау, ямар ч сэний. Би надад бүр ингэ самнах хэрэгцээ амар их байдаг. Ингээд жоохон тухгүй санагдвал үсээ самчаар гойлчдаг. Би одоо тэгэхээр өдөр жингөл арцгаа явж тийм бах та гэснээс. Тийм бас арцаахтаа биш ч гэж магадгүй л. Зүгээр яг нөгөө хайлт ширэлтчихдээ штэ. Тэрийг нь гарахгүй бол тухгүй байгаад идэг гэж. Тийм зүгээр хуруугаараа ингэж мингч чиг. Уулна болоци чи болоц. Гэтэ би хуруугаараа нэг үсээ оролдох дург болохоор тийм. Самнаа гараараа орлоод хараа амархан иртчдэг ялцчихгүй. Бас тийм штэ. Нэрээ. Тэгээд нөгөө нэг чи болоц. Нөгөө юун дээр өс нь хурдан одоо хуух хурдан тослогддог бол одоо ингээд нөгөө хуухнаас тослог гарч байгаа шүү дээ. Тэнгуут ингээд уул нь бол байнга ингээд самнаа тэр тослыг ингээд тараагаад ах юм бол тослогдох нь баг ч юм уу байдаг гэсэн. Тэгээ тэрийг сонссноос хойш амар их самдаг болсон гэж. Хуухнаас эхлээд яг наагадина. Наагадина. Хус үзий гэдэг юм уу? Зя. За тийм байна. За миний бүр байнга авч явдаг юм бол энэ л юм байна. Pepper spray. Би ер нь нэг тиймсэн аимхаагүй юм уу? Нэг emergency болох үйл гэж бодоод байдаг юм шиг л байна л да. Ингээд юмнуудыг харсан чинь. Энийг эсвэл төвшөө авч гисэн. Тэгээ бас хаанаас авсан би сайн мэдэхгүй байна уу. Ер нь л эмхтэй хүнд заавал зөвөнд нь байх хэрэгтэй ах гэж би бас төвшөөтэй санал хийсэн. Тэгээ ялангуяа нөгөө ажил орой тарч мараад ер нь л юу штэ. Тэгэхээр ингээд цацсан. Би амгаасан. Ашиглах тохиолдол гарахгүй л байвал сайн шүү дээ. Тэгээд амар эвгүй ингэж санагдсан юм билээ. Ингээд ашиглаж үзсэнсэн ямар байд юм бол гэж амар бодоод дим билээ. Тэгтээ ашиглаж үзээгүй л юм л та. Тэгэд ер нь бол нэг цэцэлт нь бүр амар нулимс асгаруулаад нөгөө хүн бүр ингээ харж чадахгүй хэмжээнд болоод ингээд гэл гэж илээ. Төвшөөс надад нэг өгсөн шүү дээ. Би тэгээд огт хэрэглэнэ. Төвшөө намайг кармантай хийж авч яваа гэдэг. Уул нь бол тийм. Тэгээ чи ингээд эн чин бие хамгаалах зорилготой. Ингээд шууд гаргаж ирээд цацах зорилготой юм баггүй юу? Тэг чаасан чи яагаад зөвөндөө гэдэг юм. Тэг ингээд наа өнийг удаа за би чамруу дайрч ийн гэж төсөөлье. Чи гаргаж ирээд цац гэдэг байхгүй. Тэгэхээр би зөвхөн ингээд урцсан байгаа ч тэгснэ. Чом юм байгаа юм жоохон л гэдэг байхгүй ч. За ингээд чи энэ хооронд өглөө. Нэрээ уул нь бол тийм л юм байна. Тийм чи карманда байгаад шууд гаргаж ирээд энийг зориултай юм штэ наадах чинь. Тэгээд би ингээд карманд нөө карт хоолтоор бэлээ мэлээ гээл битүү юмнууд ахаар ингээд хүнтийгээд нэг амир өвөр өгдөг байхгүй. Тэгээд чи одоо ингээд өглөөс тэгээд тэнгууд нь үгүй бэжи гээл би хэлэн штэ гэнгүүт тэнийгтэй байгаа. За юу гээл тэр хүнч чааг бэжи гэд юу цогнөөсөө гаргаж ирэх нүгэ өглөөгээ бэжи. Хулгайч байлаа хий за энэ карма авахаа төр байж байгаарэ. Манай найз залуу нэг юм өгсөн. Төр байж байгаарэ. Нэрээ тийм басаа хэрэглэх шалтгаан гарахгүй байгаасаа л гэж найдаж байна За да. Тэгээ би нэг одоо жил гарan болчих уу энэ одоо муудна гэж байх уу гэж бодвол өвөл мөвөл хөлддөг болов гэж бас гайхал.
Яг хэрэглэх шаардлага гараал ингэсэн чинь 26 оны 9 сард гэж штэ. Болов жил гар. Окей. Яг 3 жилийн хугацаатай гэдэг юм шүү. Тэмээ тийм хэрэгтэй. Тэгээ бас аялаар аваад явчихаар айгүй зүгээр. Тэгэл бас танихгүй мэдгүй гудамжинд очиж байгаа юм чинь. Юу ч болж болно. Зя миний дараагийнх юу вэ? Дэвтэр байна. Энийг би дэвтэр авч явдгүй юм. Энэ байгаа шалтгаан нь би нөгөө нэг удаа цүнх рүү хачаал цүнхээ огт зэрлээгүй байгааг. Энэ болохоор бараг авсан өдрөөс хойш л цүнхэнд байна гэж. Энийг болохоор юу? Энэ амар хөөрхөн дэвтэр байгаас тийм ээ. Нөгөө юу гэсэн баггүй. Монита маань гэсэн. Secret Santa маань ажлын маань. Тэгээд энэ дээрээ юм захиатай өгсөн юм аа. Тэгээд яг цүнхний юм дэвтэр байвал ер нь бол хэрэгтэй л байдаг л та. Тэгэхээр балтаагаа хамт ер нь цүнхнээсээ гарахгүй байлгачээ гэж утсан. Тэгээ юм цүнхэн бас ингээд зүгээр хэрэглэхгүй хөөрхөн юм байж байл надад зүгээр санагддаг. Цүнх дүүргээд үү? Цүнх дүүргээд. Тэгээ угаасаа заримдаа ингээд авч явах юмгүй болсон өдрүүдэд ингээд иймэрхүү юмнууд байж байл ингээд харахад ч гэсэн хөөрхөн санагдаад ягаад ч юм зүгээр л нүдэрээ харахад гоё юм байж байлаас зүгээр санагддаг. Окей. Энд чинь тэг үзэгтэй юм уу? Үзэггүй. Зүгээр л дэвтэр. За миний дараагийн нэг юм жижигхэн юу вэ? Гошлог вэ? Гошлог. Энэ дотор яаж ирээд байна? Энэ дотор юунууд бэлтгэм амин юм уу? Витамин C мэлээ. Нэмэлт юунуудтай л холбоотой. Энд омега байна, төмөр байна. Тэгээ нэг юу юм? Оромин гинүү. Ямар ч омега витамин D2 л үздэг. Жаас нөгөө иймэрхүү хараагаа тэглүүлээг байхдаа иймэрхүү гошлонкон тусаалга масаалга амир хийж авч явдаг гэсэн баг тий нөгөө нэг линз тэрнүүдийн тусаалга хоёр яг ийм жижигхэн юмд байн хойдог гэсэн одоо тэгээд хайжтэй. Гоё наа. Тийм ээ. Зя миний дараагийнх за ямар ч хэсэн л хүний өгсөн сэтгэлийн үг байна. Гоё үг байна гэж гоё үг байна. Энийг бас энэ ер нь цүнхээ цэвэрлээгүй л явж байгаа. Нэг юм байна да. Яа, энэ ч хэцүү бас амар хэцүү юм харагдаж шүү. Энэ бол байнга штэ. Одоо AirPods. Хөөрхөн ивдээ бүр амьдрал үдчихжээ. Нөгөө кейсийг нэг хагалж хаяал тэрнээс хойш ямар ч кейсгүй. Тэгээд яг кейсгүй амар илэгдэд муухайлтай мэн гэдгийг л харж байна. Нэг хэдхэн сар болсон кейсгүй. Тэсэр ингээд зурагдаж мурагдаад амар болцсон. Би яг юугаа хөвчээ одоо 2 жил болох чинь нэг ч удаа кейс хийж үзэж байгаагүй шүү. Надаа ингээд кейсгүйгээр гойсон гэдэг. Тэгэхээр илэгцэн үү, зурагдсан уу? Үгүй тэр нь гэхдээ надаа тэгээд гоё гэж үү? Тийм гоё. Тэр нь гоё юм шиг санагдаад тийм. Дараагийнх нь Гриман карт. Сайхан карт байна. Одоо иймэрхүү л юм байна. Цүнхэн маань. Үзүүлэх юм биш үү? За энэ маск байна. Таны маск. Энэ банк. Энд ч та хөөрхөн нөгөө нэг эмхийн нөгөө цэнхэр маск байдаг шүү дээ. Тэрийг зүгээр амар санагдаад. Уг нь яг safety талын бодвол тэр амар зүгээр юм шиг үл шүү дээ. Тийм үү. Цэнхэр маск гэж ямар зүгээр л нэг цэнхэр өнгөтэй нэг удаагийн маск байдаг шүү дээ. Тийм. Тэр утаанд арай дээр гэж үү? Үгүй утаан шүүлтүр нь яг нөгөө утааны маскыг бодвол арай бага л баг. Гэхдээ яг нөгөө нян халдвар малтвар тийм юм бодвол тэр нөгөө цэнхэр тал нь яг хамгаалаад байгаа тал юм билээ шүү дээ. Энэ болохоор даавн юм уу? Энэ зүгээр л ингээл маск. Тэгээ дараагийнх нь нэрийн утсан. Би саяхан нөгөө шүдээ янзлуулаад тэгээд шүдний юм чи юм. Нэрийн утсан манай эмчрүү заалгаарай гэж. Энэ эмч нөгөө над дээр заавал дахиад өргөжлүүлээд эмчлүүлэх хэрэгтэй болохоор гээд нэрийн маань санаарай гэж өгсөн нэрийн утсан аа. За миний байнга авч явдаг юм бас энэ юм байна. Өсний авчаар. Yes. Ус задгай гарсан ч ер нь л өдөртөө боочоод идэг. Заавал хичнээн гоё буржаалгаад ч юм уу янзлаад гарсан ч нэг мэтгэл шуудсан байдаг. Тийм шүү. Би бас авч явдаг. Би болохоор ингээд эндээ ингээд тийм ингээд эндээс нь зүчгээр аварт. Тийм. За миний дараагийнх болохоор үнэртэй бас ямар хүүрхий юм бэ? Формат энийг манай оюун гэрлэж өгсөн юм аа. Энэ амар хөрхөн үнэртэй. Тэгээд яг тийм яг үнрээ амар сайн хадгалдаг. Тэгэхээр ингээд цүнхэн байж ивэл зүгээр сансан үедэл ингээд баян бүр ингээд гарахтаа заавал нэртээс түрхдэг бас хүн биш байгаа байхгүй. Зүгээр санахаараа түрхдэг. Тэр үед цүнхэнд байж ивэл тэгээд им жижигхэн савтаа. Энэ ямар хүүрхий тийм үү?
тийм үнэртэй ус байна. Нэчээс дүгүр хийнэ. Яа. За би чамаас асуулт асууя. За. Миний цүнхэнд байнга явдаг юм да. Нэг нөгөө уруултай холбоотой. Уруулын будаг биш. Нэг нөгөө болом юм уу тийм. Тэгээ миний цүнхэнд хэд орчим байгааг таад. 3. За харьяа. За. Дараа төсч. 2. Сонирхолтой. 3. Oh my god. Oh my god. Юу вэ? За одоогийн байдлаар 7 байна. 7? Энд гэхдээ арай юу биш хаа зүгээр өнгөлөгчтэй орчих. Яг нөгөө уруулын кэр тийм кэр талтай, арчилгаа талтай тийм. Тэг ингээд амар сонин. Нэг нэгээр нь тайлбарлаа та. Та ч амар үг энэ дэр тавьчих. За. Миний уруул ингээд амар хагараад идэх байхгүй амар сонин. Тэг ингээд ус хангалттай удаг хангалттай л ингээд гэрлээд ах шиг бай тийм. Тэгс ирнэл улам хагараад байгаа юм шиг. Тэгээд өвөл ялангуяа бүр амар хагарчдаг. Тэгээд хагараад жоохон сүрдих болгонд нь би ингээд хуулаад бүр сүлээ бүр шархлуулаад тэгээ заримдаа бүр ингээд цус мусна гарч амар хэцүү. Тэгээд савл хийвэл уруултай холбоотой юм авчих гад байдаг. Тэгээд яг нэг юм ганцхан л энэ л надад сайн даа гэдэг юм байдаг болохоор одоо сиум юу ортох ч юм уу арах болгондоо уруултай холбоотой юм байвал авчаад идэх юм шиг. Тэгэл яг бүгдээрээ л юм уруулын тижэл юм. Надаа штэ яг миний хэрэгэлдэг 2 юм энэ 2. Миний бас уруул ер нь хардаг. Тэгээд уул нь бол нөгөө сэхэл айгу хурдтай. Гэтэл буцаад хурдан үздэг. Тэгээ би болохоор энэ нөгөө сиюд гэдэг юм л. Тийм сиюд гэдэг. Тэгтээ нөгөө ягааныг хэрэгэлдэг. Нөгөө ягаан оройны маск тийм sleeping гэсэн. Тэгээд энэ болохоор зүгээр л нөгөө Хималай энтергээд жоох урамлын гаралтай болохоор сайн байж магадгүй. Тэнд яг энэ дундаа надад хамгийн таардаг нь энэ байгаа. Тийм энэ бүр яг ингэ шархлаад нэг амар болчихдаг шүү дээ. Тэнгүүд нэг хүрхэл нам бэлээ. Тэгээд энэ нас байнга ер нь Wesley-ийн нас нэлээд сайн тийм. Тэгээд энийг би зүгээр гой үнэртэй өнгөтэй биш магадгүй гэж хоёрыг нь авсан боловч зүгээр нөгөө цагаан нь л явж бэст юм бэлээ. Нөгөө ванилатай гэлүү эсвэл бүр ямар ч орцгүй цагаан байдаг гэлүү тэр нь л бэст юм бэлээ. Тэгээд энэ минь зүгээр туршилтын л ганц 2 юм баг шүү. Энэ бас дайж байдаг. Тийм дайж байдаг. Гэхдээ яг юм шархалцсан үед энэ бас нэг олигтой биш юу нэг дайжгүй өдөр дайжгүй. Тэгээд яг би бас яг энэ ягааныг авсандаа айгу баярлсан. Айгу дайжгүй. Би бас ингээд би ингээ гараараа болдгоо ингээ шүдэрээ хичээл тэгээд нөгөө шүд чинь ингээ гараараа ядаа мэдэрч болно. Шүд болохоор хуу татсан. Тест шахалуулчаад тэрээс муухай шүү дээ. Нэг арьс ингээл тэр чигээр хуулраа авчих хэвээр. Тэгээд энд цаана үлдчихэж байгаа арьс бүр хөөх юм. Энд тэгээд одоо миний яг зөвхөн цүнхэнд байгаа нь гэрт байгаа нь одоо хід байгаа ч юм уу. Тэгээд нөгөө цүнхнээс гаргаад гэртээ хэрэглэхээрээ гэртээ марцчихна. Тэгээ гараа авангуу цүнхэнд юм байхгүй болохоор ялтчих байгаа л нэг хэрэглээд байдаг юм шиг байгаа. Тийм ээ. Би болохоор ийм олноор нь ер нь хэрэглэдэггүй. Яг нэг 2 3 сайн гэж бодсноо л хэлжлээл хэрэглээл. Ямар ч гэсэн тэр 3-ыг л байнга хэрэглээстэй байдаг. Надад болохоор уруулын юм алга. Инглэн. Энийг би бас тэгтээ нөгөө өнгө юм уу оруулын гэхээс илүү бас зүгээр жоохон өдөртөө нэг юм жоохон чиг хэрэгтэй болохоор хэрэгэлж магадгүй гээд тэгээд авсан. Би амар нөгөө Sephora дотор амар funny юм болоод. За. Энийг авах гэж орж байгаа байхгүй Sephora руу. Тэгээд яасан чинь нөгөө худалдааны зөвлөх нь заа гэд ингээд энийг өгчөө. Тэгээ би өөр юм үзэж хагаад яг нэг юм уруулын би Dior-ын юмнуудыг ер нь мэдгүй байхгүй юу ингээд хэрэгэл юу байдгийг. Тэгээд яг ингээд харсан чинь яг юм уруулын будаг шиг хэлбэртэй тэгснэ амар гоё тийм саа байдаг байхгүй юу. Тэгэхээр би тэр нь уруулынх юм бах гэд. Тэгээд ингээд түрхсэн чинь зүгээр юм хайлайт нөгөө энэ oh my god no яа нөө уучлаарай би тайлбарлаж өгөх хэрэгтэйсэн байна гэдэг хөрхөн. Тэгээд яа амар funny юм байна. Тэгээд энийг газ авчаад явсан. Яа. За тэгээд өөрч нэг онц юм. Энэ түлхүүрлээ энэ да. Гэрийн түлхүүр, ажлын түлхүүр. Тэгээд амар чарамсаг юм аа. Одоо ядаж бас тиймэрхүү юм амар их зүүж болох юу л вэ нэг юм онжуулчихлаа. Яа миний зүйл нь миний байнга авч явдаг юмнуудын нэг болохоор энэ нөгөө юу хөрхийн
Тийм дээ чи бүр байнга тий. Баян хэрэгэлдэг. Тэгээ яац ч юм нэг хэрэглэчихээрээ бас ингээд заавал хэрэглэхгүй бол бүр ингээд байж чадхаа болцоо одоо самшээ болцсон лээ. Тэгээ тэр бас муу ч юм шиг санагдаад. Тэгээ сүүл шүдний юмч болохоор яг оройд бол амар сайн цэвэрлэгээл одоо оройны арчилгаа гэдэг шиг оройны шүд арчилгаа нэг 10-аас айдаад 10 минут ер нь зарцуулаад тэр үедээ флоссороо амар сайн цэвэрлээд шүдээ сайн угаамгаа гэд. Гэхдээ яг хөө би бүр ингээд юу яадаг гэсэн 4-5-аар нь авч явдаг гэсэн заяа. Би бүр шүдний утсанд донцсон гэж бодлоо. Яг ч нэг ийм хөөрхөн сав мавтай. Тэнгуут ингээд таалагдаад цүнхэнд байж хахад би ингээд цүнхээ авахад ингээд амар олон юм дундаас юм хайж майж амар авах дуртай заяа. Тэгээд энэ шүдний утаснууд амар байж хахад гоё юм байна гэж боддог гэж хаад сүултээ бас хит ингээл нөө байнгут нь хэрэглэчмээр санагдаад тэгээдсэн болохоор тэр чинь бас нөө буйл гэмтэх гээд хит хэрэглээд одоо ингээд оруулах гад ингэж мэгж байгаа буйлаа ингэж мэг чинь тэгээд зүгээр ганц манц л одоо авч явж байгаа. Нэг авснаа чинь нэг тийм хөөрхөн cute жижиг юм байна. Гэхдээ амар жижиг хэрнээ амар үнэтэй юм лээ 40 эд мэг. Их гэсэн үг юм уу? Зүгээр жижиг юм болохоор л юм байгаа юм уу? Үнэтэй л. Гişээс. Зя. Оний вэжлээ. Нөө олцны арчуур. Тийм. Утас арччихна. Десктопныхоо юг арччихна. Тийм. Тэгээд нөө шилтэй байхдаа шилээ өгүүлж бай амжичдаг гэсэн. Би юм авч явъя гэж амар их боддог. Айгу нэмэртэй идчихдэг байхгүй. Нөө эртээ төвшөө намайг чи утасныхаа дэлгэцээр арчдаг юм уу гэдээсэн. Би үнээр арчдаггүй. Тэгээ юм байвал бол нарчмаар л нөө. Төвшөө андаг явцыг оролцож байсан. Энэ хуруу тулаад явахгүй юм шиг. Яа. Эрэгтэй хүмүүс илүү юу яадаг хаа. Нөгөө мейкаптай учраас ингээд луцаар ярих болгоно ингээд крем тодорхой хэмжээгээр наалтаал. Би тэгтээ үнэхээр л арчдаггүй заяа. Үнэхээр л арчдаггүй. Би ингээл юм идчихэл гар нөгөө юм наалж малцсан байлгацаа оролтол явчихна. Тэгэл угаасны дараа зурлаж явал тэрлэз гээл ингээд арчдаг. Тэгээ азаа загнаал над юу гэрт ирээд дэлгэцээ арч заавал гэл тэгэл данч арчдаг бас. Бараг азаа арчиж өгдөг. Тийм, арчиж өгдөг. Зя өөр тэгээд үе амар сонио. Энэ нөгөө чинь нөгөө та гурын өгдөг юуны төрөвчний боловсрны юу. Тэгээд би энийг болохоор нөгөө юу болгож ашиглаж байгаа. Цэнэглэгч мэнэглэгч авч явдаг уу болгож ашиглахад хөрх юм л. Энэ дээрх логон хөрх. Тийм наа чи бүр амьдрал үтсэн байна. Нийл юмыг өссөн. Харин. За нэг юм байна. Харин яг сүүлийн үед бас ингэж бодоод өгсөн мөл ингэ нөгөө юм ухаад жингэх наад бүр амар ядаргатайс нэг. Тийм үү. Аль болох ингээд иймэрхүү зэгцлээд юмд хийчүүд арай амар юм уу гэж таа. За минийх бараг болж дээ энэ өсний авчаар. Зүгээр нөгөө яа энийг одоо амьдралдаа хідэн ч удаа авч хэдийг ч алга болгосон гэмээр амар өсний болчихгоо. Яагаад ч юм ингээд нёгийг амар удаан хэргэлдэггүй тий амар сонио. Гэхдээ ягаад ийм өсний юмнууд нэр алга боломжтой байд юм болоо. Хайчтай юм болоо. Өсний бод нөө жижигэр реземерсэн тий. Би яг ингээд цүнхэндээ нэгийг хийлээ гэж бодомтол байхгүй. Тэгээд германда нэгийг хийлээ гэж бодомтол юм нарийнхан хар бүр нэг олдшгүй тий. Харин тийм үү. Тэгээ ядаад нөгөө гэрт байгаа тохиолдолд ер нь л муурнуудыг шидшээ нэг хөргөчний догшоол авчаал хийж байгаа. Зя тэгээд сапетаг юу вэ наа чи ямар хүүхэн жижиг юм. Энэ хид байдгийн дотроо 8-тай байд юм. Энэ ингээд нөгөө юу яадаг гар арчиж болдог гэхдээ бас бүхс арчиж болдог. Тийм болохоор ингээд авч явуул айгу зүгээрээ тийм аа. Юу гэсэн үг юм бүхс арчиж болдог гэдэг чи. Одоо нөгөө бүхс арчдаг салфетик чи одоо нөгөө baby байх хэрэгтэй шүү дээ нөгөө. Зөөлөн талаас нөө окей. Тэгээ зүгээр нөгөө гарын салфетик биш л гэж байгаа. Би энэ салфетик ер нь хуурай найтан салфетик авч явдаг байсан аахгүй юу. Тэгээд азаа нөгөө хөвчлэн надтай хамт явж байгаа тохиолдолд цүнхэхгүй явдаг. Тэгээд цаа чи нөгөө тийм хашилтаа болохоор ингээд салфетик хэрэгтэй. Тэгээд дандаа надад салфетик нэхэд байхгүй гэхээр авч явж байгаа ч гэхэд. Тэгээд тэрнээс хойш дандаа салфетик авч явдаг болсон. Надад цэсний том юм байна. Энэ стамар юм жижиг юм. Тэгээ энэ ингээд дотроо ууттай бол олон ширхэг энэнгээрээ дотроо 10 ширхэгтэй гэж зартыг. Тэ амар дэжгүй. Тэгээ ухаатахыг өөр чамд юу мейкаптай холбоотой юм бэ нүү? Байхгүй. Кьюшн авч явах юм уу?
Би өдөртөө огт бодог мундаг сэргээдэг. Харин тийм тий. Би бас энэ зүгээр л зөвхөн байна гэжнээс. Бараг зөвхөнд байсан ч сэргээхгүй тий. Бол. Гэтэ яг нэг тулсан үед ажил хараад хүнтэй уулзах ч юм. Тийм үед тэрийг болохал. 100 бол гэхдээ зайлшгүй. Нарны тос эсвэл кьюшн. Ингээд хөлөрдөг хэсгүүдээр ингээ алга болчиход байдаг байхгүй. Ялангуяа ингээд өдөр явж байгаа л харангуут нэг хамар амир хөлөрдөг. Тэгэнгүүт ингээ хамар ингээ бобор. Амирсэн. Тийм. Надад байгаагаас юм л тийм. Мейкаптай холбоотой. Би ямар ч нөхцөлд ер нь сэргээдэггүй. Надаа сэргээсэн мейкап ер нь л мухаалах юм шигсэн. Улам дартаад байгаа юм шиг. Тэгээд тэрний оронд яг ийм тослог болохоор нөгөө нэг тос ингээд давдаг гэвэл 100 авч явдаг. Сэлфэдэг ч юм уу нөгөө цаасуу. Тийм. Өвөл бол хөлөрдөггүй юм чинь. За тэгэл баахан баримт байна. Ааха. Өөр юм надад нэг бох. Бүгдчлэх үү. Үгүй. Тэгээд энэ юу юм бэ? Зайшгүй ээж таг байна. Энэ нэрээс уудлаг хэрэгтэйсэн нэгцэн. Тийм тийм. Нөгөө нэг сайн нэг Шанхай авч явал дотор нийцэн лээ. Гэтэ Монголд яг өдөр тутамдаа хийдэг юм байна. Гэтэ ер нь амарсан нэгцэн. Харин тийм. За тэгэл өөр юм алга да. Тийм тэгэл фаха хоггүй. Тийм өдөр тутамдаа авч явдаг юм цүнхэнд байхгүй юм болохоор өнөөдөр хийгээгүй байж таарч байгаа. Өнөөдөр хийгээгүй юм цэнэглэгч л. Сайн цэнэглэгч чихвч хоёр л юм байна. Би цэнэглэгч авирсан авч явдаг юм байна. Сүүлд яг power bank амир нэмэгдсэн. Нөө тоогдсраад идэг болсон болохоор. Би өөр power bank огт авч явдаг. Ажил дээр цэнэглэгч, гэрч цэнэглэгч, тэгэл ажил дээр очихоор буцаа цэнэглэж гин гээд. Тэгээ сүүлд яг power bank авч явдаг болсон юм байна. Би бас power bank ерөөсөө хэрэглэдэггүй. Шиж явахаар л амар хүн зэнэстэй power bank ядаргаатай. Тэгэд надад team эсвэл нөө бас залхуур амар ядаргаатай санагдаад яг ажил дээр цэнэглэж гэр цэнэглэж эсвэл хаа нэг авч явна. Тиймгүүт яг power bank авч явж байгаа бол USB-гээ заавал авч явна. Хэрэг бол тэр нэг юм уцанд шууд ингэж хийчдэг. Нэг power bank гарсан. Тэрнээс яг эдлэгийн хувьд хэр юм бол гайхалтай тий. Эхлээд би бас нэг power bank харсан чинь зүгээр утасныхаа артал дээр нөө MagSafe энэ шиг наачдаг. Тэгээд цэнгэлдэг. Тэгээд тэр бас бодглохлоор батарейнд хэрэг юм бол MagSafe нэрээд ичгүйж магадгүй л тий. Apple-ийн өөрийнх нь нэмж байна. За тэгэл тийм байна да. Би бол ингээд зүнхэндээ амар их юм авч явах туртай. Ингээд эмх цэгцтэй биш байсан ч гэсэн дотроос нь ингээд ухах туртай байсан. Гоё яд. Бүр тэхээс тэг гэсэн шиг хичнээн дээр нь хийсэн ч доор нь орсон байдаг тий. Харин тайсан юм. Ингээд гоё дуурдаг та ингээд юмнуудаа хийчээд тэр нь амар гоё сони. Бүр тэр нь дург байё. Тийм үү. Надад л амар гойсон гэж үзсэн. Яг ч юм жоохон бахад ингээл нөгөө ээж нар ингээл цүнхэнхээ авах биштэйс амар гоё харагдаад тэр нь ингээд суудсан байдаг юм шиг. Тэгээд гал жоохон бахтаа ингээд нөгөө тоглож моглож явахдаа айл гэртэж мэртэж явахдаа нөгөө цүнхэн хожж байгаа юм шиг. Тэр нь суудсан юм уу яасан. Тэгээд амар дуртай байдаг. Тэгээд өвөл бол нэг бол энэ тэгээд энэ маань бас амьдрал үзчихээ. Нэг бол энэ нэг бол хоёр мөртэй цүнх жижиг. Тэгээд хоёр мөртэй цүнхүүд надад нөгөө тасалгаатай болохоор хоёр мөрнөөсөө илүү тэр нь амар иддэг. Хамгийн артлт нь нөгөө нэг лаптоп бай чинь урталтаа яг ийм уруулын юм ч юм уу эссенчлээ хий чинь дотор талтаа дахиад тасалгаатай гэдэг ер нь зүг тасалгаатай байвал надад бас амар тий. Гэтэ би тасалгаатай цүнхний тасалгааг ерөөс ашигладгүй. Одоо ингээд энэ ингээ 3 керматай гэхдээ кермант нь юу ч хийдэггүй. Яг л нөгөө томонд нь л бүгдээ ингээл хийгээл. Тасаа эрэл хайвал хийх зартай байдаг юм байна. Би тэгээд нөгөө юу лаптоп авч явах байсан ч гэсэн нөгөө хоёр мөртэй цүнх хүрдгүү. Энэ дээрээ нэг лаптопны цүнх хийгээд ингээ барай явдаг. Юу энд байгаа юмнуудын 70% чиний юм байна. Яа энэ тийг ер нь багасгах хадл юм байна. Гэтэ амар түүх болтгоо бол байж хад явах та юм. Түүх болт юм уу ч юм. Үгүй нөгөө одоо ингэдэг гэх юм уу? Цүнхэнд авч гараагүй байх юм бол тэр өдөр бүр ингээд worst-тэй болж байгаа байхгүй миний хувьд. Уруулсан ямар нэг юм байхгүй бол тэнгууд ингээд гарахаас өмнө иргэн дээр нь чек хийснэ. Гэр чирээнээр байж байгаа юм бол шууд аваа аваачдаг тийм байхгүйсэн гэж. Тэгээ харангуут нэг дор 7 юм болчихдаг байхгүй. Чи нэрээ юу контент хийдэг юм чинь юу хэр авч явдаг вэ? Мик, камернууд. Нөө. Утсаараа тийм уцаараа тийм болгочдөг. Нэг уцтай контенттэй холбоотой нэг юм уц тогтоогчлоо тийм жижиг юм. Тэр амар. Нэг хүл мүлч ингээл амар том ядаргаатай шүү дээ. Утасны хөлнүүд. Зүгээр ингээд нэг юм. Тэр одоо хаана юм бол? Энэ тэнд наалгчдаг. Нэг
ийм хавтгай юм. Тэнгүүд ингэж илэгчтэй. Уц тогтоогч юм. Уц тогтоогч шиг. Нөгөө их уц тогтоогч ингээ уц дийлэхгүй унчаад идэг. Тэр болохоор ингээд хөндлөнч дийлдэг, босооч дийлдэг, төмөр тийм амар хөөрхөн. Тэгээд тэр л цөөхөнд явбал явна. Мик огт авч явахгүй. Яг нөгөө бичлэгээ хий гэж төлөвлөх юм бол аваа. Тийм. Өдөр тутамд бол бараг л байхгүй тий. Тэгэл нөгөө өдөр тутамд влог бичвэл зүгээр л уцаар уцсныхаа микэр. Тийм. За тэгвэл тэгэл бүх юм цүнхэнд халаасанд гаранд. Нэг хэсэг уцсны кейсэнд байдаг байсан тий. Тий уцсны кейс. Нөгөө нэг карт холдортой уцсны кейс хийдэг байсан уу? Ашигладаг байсан. Халтгаан л ашигласан. Халтгаан л ашигласан. Тэр нэг улам бамбайлгаалах юм билээ те ёо. Тийм. Тэгээд заримдаа тэр нөгөө бамбайлгацсан гойч харагдаад ах шиг. Юу надад бүр сток таалагдав тийм шууд байсан ч та. Би яг тийж бамбайлгаж явж үзээгүй. Би барыг тэрийг ашиглаагүй ч гэж магадгүй. Зэрэг хүмүүсийн тийм бамбайлгсан нэг юм их юмтай харагдаад. Тийм ингээд нөгөө кейсэн дотор мотроо ингээд чихэж өнхөө тийм. Амар юм. Хөөе одоо ингээд хідүүлээ амар их юутай явж байгаа шүү дээ. Одоо хэрэгтэй хэрэггүй юмнууд гэдэг шиг. Цөмөндөө хэрэгтэй. Хэрэгтэй хүмүүс ингээд бараг цүнхэхгүй явдаг та. Яаж болгоод идэм бол төвшөө бол байнга цүнхтэй шүү дээ. Дандаа 2 мөртөө цүнхтэй. Тэгэл нөгөө ажлынхын юунд пад мад юу мүзэг гэл баах юм дагалцдаг болохоор тэгдэг баха. Цаа ч юм бол байнга л 2 мөртөө цүнхтэй. Тэрнээ бараг тасцсан ингээд зүгээр хоол идэх гэж гарч ижил 2 мөр цүнхтэй аваад үлдээгээчтэй гингүүд юуны магад. Тийм байна. Тэгвэл хүнээсээ л болох. Тийм байна. Азаа болохоор зүгээр бүр иймэрдүү жижигхэн нэг цүнхнүүд үрэл тэндээ тэгэл уцаа зэнэглэхчихэл хийж авч яваад эрэгтэй хүмүүст яагаад тийм уруулын продакт энэ төр хэрэггүй юм бол уулнаас уруулна хагарч байгаа байлгүй тий. Зөвөр нэг бол тоодгүй. Нэг бол хагартгүй. Хагартгүй юм болов. Шүгийн гарахаар минийхээс илүү л зөөлөн, минийхээс илүү л гоё байгаа. Харин тийм би бас ингээл уруул хагараад байна гэхээр азаагийнх зүгээр л авдаг. Санил. Уцаа кейсгүй сүүлийн сар берчин 2 сар ч юм. Зүгээр байгаа юу тий унгасан уу? Унгасан. Одоо ингээд унаад ихнээсээ жоохон сэвцэн. Тэгээд нөгөө нэг уцаа нэг зарах марах ч юм уу. Тийм нөгөө бодлого барьж байгаа үе. Нэг тэгэж ингээд кэрлээд ах. Тэгээ уул нь кейсгүй барих бас гоё штэ. Тэнгуут нөгөө за кейсгүй барьчих гээд бодчих юм бэл. Харин надаа яг нөгөө сүулт нөгөө энэ камер нь ингэж нөгөө ил болдог болсон штэ. Тэрнээс хойш би яг кейсгүй барьж чадгаа байцсан бэл. Өмнө нь бол би баг дандаа кейсгүй барьдаг байсан баха. Зүгээр энэ хавтгай байдаг байсан да. Унжаага тохиолдолд камер гэмтэл ер нь л магадaltaй. Дараараа унжвал камерын зураг зурхыг гээд ягаад төгөлцөлээ. Би бас нэг юм анзаараад би ч юм нөгөө нэг 7 сараас хойш юу маникюр ерсөө хийлгээгүй байна. Хумсаа бодаагүй ингээ ирсэн да. Тэгээд нөгөө сайхан шинэ жил болсон шүү дээ. Тэгээд шинэ жилээр чинь нөгөө одоо эмгтээчүүд ингээл дресс өмсөх тохиолдолд ингээл бараг л бүтэн биеийн вакс тэгээд маникюр, педикюр гэж ордон шүү дээ. Тэгвэл би тэр үед ч гэсэн хумсаа бодуулъя гэж ерөөсөө бодоогүй. Тэгээд би яг нөгөө хумс бодуулахгүй байгаа энэ амьдралын юм ахтай амир тасчиж гэж өөрөө бодсон. Одоо 7 сар гэхэр чинь 8, 9, 10, 11, 12 гэхэр би 6 сар юм шиг огт юу хүрээгүй, будаг хүрхээгүй. Тэгээ тэрэндээ бас ингээд бутуулчих юмсаа нэг гоё гар мараа харах юмсан гэж бас бодохгүй нэ. Тэрэндээ бас нэг амир тийм гоё. Тийм шинжлэр бодуулъя гэж бодоогүй бол тэгэл баг амир юу болсон юм шүү дээ. Тийм аа. Тэгээд би ер нь бас цаашдаа ер нь бодуулахгүй бас хэр удаа мэдмээр л хаа одоо 101 болно да. Тэнгуут нэг жоохон хэлцэндээ. Тийм догдолч магадгүй. Тэгээ тэрийг давчвал ер нь л би одоо сард маникюр хийдэг юм би одоо. За хямдхандаа нэг 80,000 гэж бодоход сард нэг удаа гэж бодоход бас лав. Хэмнэх юм байх шүү гэж бодсон. Сард бас л юу болсон мэт тий. Сард баг 2 амир ургацсан байх шүү дээ. Тийм хэрэгжилж магадгүй тий. Тэгэхээр бас аваа дэжгүй яваад шүү. За би бодвол зүгээр шууд нөгөө нэг өнгөөр амар хурдан аль болох хурдан бодогдох юм л сонгодог болцсон л. Өмнө ч юм бол ингээл амар декор хийлгээл бараг дээр нь янз бүрийн юмнаас хэмжүүлэл зуруулаад тех болгонд амар уддаг байсан байхгүй. Одоо бол бүр ингээд нурууч хэлээд бүр ингээд сууж хүлээж чадхаа гэсэн бэл. Тийм ингээд нөгөө нэг бодуулаад амар хурдан бодуулчих байгаа шүү дээ. Бодоггүй байх юм бол хурдан болчихно. Дараа нь дахиж бодуулахаар өмнөх бодгаа арилгана гэд бас нэг жоохон уддаг та. Тэгэндээ гэж бодохоор удандаа гэж бодохоор л ер нь жоохон алсраад идэгцээ лээ. Очоод хүлээх цаг угаасаа хэцүүтэй. Би бас хэсэг нөгөө нэг хумс хийлгдэг болоод урт. Тэр бүр бас л 2 цаг суугаад. Тэгэл яг гоё болох юм даа л гэж судаг байснаас бас л
Тэгээ зарим газрын санал мандал нь тухгүй нэг юм хатуу санал мандал дээр 2-3 цаг сууна гэл. Тэгэхээр бас л нөгөө гой хүмүүс илгээж гой бодулдаг хүмүүс бол бас л төсвөр төвчээр байгаа шүү тий. Тийм, ер нь л амар гоё явдаг хүмүүс ер нь бүр маш их цаг зарцуулдаг. Юм байна гэж бодсон шүү дээ. Үнэ. Тэгээл нөгөө хэсэг бас сормоос хэлгсэн. Тэр ч гэсэн ер нь цаг хугацаа тэгээд өөрөө тийм жоохон гаргалтай. Нөгөө сормоосаа тисгүй хүн бол ингээд цулгаагаад ддэг. Тэгээд над мат шиг хүн бол амар гоё сормоосыг балаа муухайлах боломжтой. Ер нь л гоё байна. Би нэрээ юу агаад нэг сормоос хөмсгний хийм хийлгээд тэгээд нөгөө хийсэн хүн маань гоё л газар байсан л та айгүй тэжгүй хийсний дараа ч гэсэн гоё болсон. Тэгтээ хийлгэхээс өмнө нөгөө нэг хөмсгчин танд анх удаа хийлгэж байгаа бол жоохон эвгүй харагдаж магадгүй шүү гэх харуулаа л байсан. Тэгээ би ярь ямар болохыг л харах гэсэн. Эвгүй байвал би өөрөө ингээд дорно гэдэг шиг самсаараад гаргачихсан юм билээ шүү дээ. Тэгж мөгээ гаргачих байхаа гэд тэгсээр хагаад хийлгэсэн аахгүй. Тэгээ ингээ харсан чи миний хөмсг нэг л одоо тэр хөмсг яг цогтөг хүн гэж л байд юм байна л гэж бодсон. Нэг юм дээшээ уртлын хэсгэн дээшээ тэгснэ ингээл нэг юм нэг тийм зөвүүн болчдаг штэ тий. Тэнгүүт миний ургалт ингээ бүгд доошоо тэр доошоо чи ингээ насаараа доошоо хөмсгтэй байцаа үуч нэг өглөө ингээ дээшээ хөмсгтээс ирэх чи айгүй эвгүй юм бэл штэ. Тэгээд нэгт хөмсг эвгүй байгаа за миний зүйл биш юм байна гэж болсон. Хоёрт сормоосны хийм чинь бас эвгүй юм бэл штэ ингээ. Миний сормоосыг яг ингээ тэгшгэн болгоод хайчилсан штэ. Тийм үү? Тийм. Тэгээ би одоо бүх газар тэгдэм бахтаа гэж бод гайхаад ингээд хийлэхгээ хөвтчихсэн чинь ингээд шорох гэж явждаг байхгүй юу? Тэгээд би ч нэг сормоосонд амар хайртай амар дуртай хүн чинь ер нь ургуулахыг л бодож байгаа шүү дээ. Тэгжээтэл ингээд хайчилж байгаагт нь би бүр ингээд гайхаад үгүй хайчилж байгаа мó гэдэж чаа. Тийм нөгөө сормоосны юм чинь ингээд дэрвэлж байгаа болохоор таны сормоос ингээд юм чиг дуртчихэд байж ч ингээд амар хөөрхөн ингэж юм дэрвэр харагданаа гэд. Тэг би чи тэгээ хайчлан гэдгийг хэлэхгүй яасан. Яарсан. Тэгээ босныхан дараа харсан ч гоё л байсан л та. Яг юм гоё дэргээр ингээд яг л өсөжсэн шиг босон. Тэгээд яг хийм нь гарсны дараа богино болсон байсан сормоос маань. Илт. Тийм. Тэгээ жоохон ургуулах гэж. Тэгээ одоо тийм хэлэхгүй байгаа юу? Тийм тэгээ би үнэхээр сормоосны хийм. За баргалгүй юм да. Сормоос өмсгөний хийм болно уу юм байл гэж утсан. Тэгээ бас нэг удаа сормоос хэлгэж үзээд амар гоё газар хэлгсэн. Амар гоё болсон. Тэгээд бас наад чи хүнд дэмэл юм байна гэдэг. Тэг яг 100 хэлгээд хашил хөдлөөд нөгөө нүдмүүдээ нухаж мухаад бүр ингээд тэгэл байгаа хараал байж гэж бодсон. Би бас нөгөө яг сормоос хэлгээд ингээд бүр амтанд нь ороод амар гоё хийдэг хүнд хараад тэгэл яг тэр ихчдэрээ баян ингээд ороод дэсэн чинь яг миний ч яг юм нөгөө сормоос хэлэх юу ягаад юм сэтэл багсаад нөгөө ихч манаас яг тэр газараа хийгээ болж тараад тэгэл за тэр хүн биш бол нэг хийлгээд явах таа гэж удаад. Тэгээд одоо бас яг сормоос хийлэг хүү гэж асуувал өстой амар эргэлцэхээр л юм байлээ. Одоо ингээ би бүр ингээд нөгөө сүүлийнхээгаа уул нь бол нөгөө сормоос хийдэг хүн дээрээ очиод ингээд ахуулж махуулаад тэгвэл болон зөвөр юм байлээ шүү дээ. Би болохоор шууд ингээд үргэлжлээд тийм татаад тэгээ одоо миний сормоос ингээд амар шинхэн болсон. Тэгээ би бас нэг амар ургуулыч гэж хичээгээгүй л дээ. Гэтэл ер нь амар шинхэн болсон. Гэтэ ер нь жишээнгээл тодорхой хэмжээгээр унж байгаа шүү дээ. Тэнгүүд яг өөрийн сормоосыг бас давхар аваад унаад идэх юм шиг санагдчих шүү дээ. Тийм л бах те. Жижигэн одоо сормоос чи ер нь л төлжөөл ургах байгаа. Тэгэхээр бүр юм жижигэн сормоосыг хажууд нь наалтцсан байвал тэгэл татаал унж байгаа. Тэгэл ер нь тэгээ нөгөө байнгын сормоос хийдлэгдэг хүмүүсийг ер нь л нөгөө өөрийнх нь сормоос ч гэсэн яатсан болохоор нэлийн шингэрэл багассан болохоор гэж хэлгээд идэм болов уу гэж бодох шиг гүгүүлчээж магадгүй л те. Гэтэ бүр ингэж яг хэлсний дараах мэдрэмж бас гоё те. Амар гоё болсон үү те. Харин нүд нэг тийм сэргээд л явцдаг юм бэл ш те. Нөө будаагүй хахад будцсан шиг харагдана гэх шиг болчихсон юм л. Тэгээ нэг юм эмгтээлэг төрөх бүр илүү нэмэгддэг юм шиг бас санагдсан. Би чамд уруулын филлерийнхаа талаар ярих уу? Тэгэл та. Эсвэл 11 сард хэлэглөө. Тэгэхээр одоо 2 сар гар болчихж байгаа юм уу? Тэгээд хийлгсэн шалтгаан гэсэн чинь би ингээд юу яагаад нэг фильтр хийсэн байхгүй юу? Тэгээ ингээд фильтр харсан чинь ингээд миний оруулаг бүр ингээд амар хөөрхөн болгож харагдуулаад. Тэгээд би фильтртэй тонтчихж байгаа юм за. Яг нэг юм стори хийгээгүй. Зүгээр л ингээд фильтрээр ингээд уруулаа өрчүүлж хараал. Бэсгэл хараал.
Тэгээд тэр бас амар муу. Юу л өдрөн шиг юм бэлээ. Хизээч өөрийгөө тэгж фильтрэн донтно гэж бодож байгаагүй зөө. Тэгээ ингээл тэр фильтрийг хараад нөгөө зүгээр камер дээрээ тавингууд ингээл ялгаа нь харагдаж байгаа ш. Тэнгүүд энийг жоох ингээ өргөчүүл, энийг ингэчүүл гээл бодоод тэмлээ амар юу. Тэгээ би газрууд нэлээд судлаад тэгээ нэг газар амар таалагдаад нөгөө хийсэн зургнуудыг харсан чинь нэг тийм before after-ыг харсан чинь яг ийм амар хөөрхөн. Одоо too much биш, хит их биш, яг ингээд хүндэн тааруулаад гоё хийсэн юм шиг харагдаад. Тэгээ очиж уулцсан чинь ингээд юу вэ? Одоо нөгөө мөнгөө бодсон газар бол дороо хийгээл мөнгө аваад ингээл яваад байгааг бодно штэ. Тэнгүүд тэр газрын юмч болохоор амар хөөрхөн санагдсан надаа. Итгэлтэй байна уу? Тэг ингээд 3 сарын дараа яг тогтоод яг өөрийнхөө хэлбэртээ очдог. Тэгээд эхний нэг удаагийн хилтээр яг юу бүр яг хүсээд байгаа хэлбэртээ очтгоо. Ингээд сайжруулаад ингээд тогтмол хийлээ гэсний үр дүнд яг хүссэн хэлбэртээ очдог. Тэгээд тэр хүртэл хүмүүс ингээд төвчдгөө. Мухалчтаа ингэчлээ гэдэг гэд. Тэгээд бүх сул талыг надад хэлж өгөөд. Тэгээд нөгөө урууланд чи юм хүрээ гэж үт юм байна. Ингээд тэнгуут минийх болохоор тийм хүрээ байхгүй зав. Өөрийнх нь уруул штэ. Тэгээд тийм хүрээ байхгүй хүнд бүр эрсдэлтэй ингээд хэмжээгээр ч юм уу. За ер нь бага хэмжээгээр ч байсан хийнгүүт ингээд нөгөө халиад ингээд яг урууландаа биш. Нөгөөх нь филер нэгээд дээшээ доошоо арьс руу шингэх магадлал амар их байдаг гэд. Тэгээ чинийх бол тэгж магадгүй уруул байна. Тэгсэн ч л би хийлэгмээр санаад тэр юм ч болоос бүр ингээд үнэхээр хийлэхгүй. Тийм бити хийлэг гэдэг төрлийн юмнууд амар их хэлсэн заяа. Тэгээд 3-т болохоор нэг чи өөртөө тасахгүй байж магадгүй. Ингээ 20 хэдэн жил чи ийм төрхөөр өөрийгөө талент харсан. Нэг л өдөр ингээд ийм уруултай сэрхээр өөртөө тасахгүй байгаа нь муухай харагдаж байгаа юм шиг мэдрэмж төрдөө шүү гэд. Тэгээд би тийм юм тэгээд хамгийн хөрх нь нэг хойлоо зөхгүй тасахгүй сонин санагдах юм бол тэр дор нь шимэгдүүлж болно гэд. Тэнгүүд нь за өвдөхгүй. Нэг өвдөхгүй гэ. Тэгээ за тэгэл сонин санагдвал шимэгдүүлчих байлгүй дээ гэж бодоод хэлчихсэн шүү дээ. Тэгээд хийлгэсний маргааш нь бүр ёо my god. Ямар байсан бэ? Эхний талент харалтаа. Амар уухайсан бүр ингээд амар доргор зөө. Тэгээд би нэг хамгийн бага тунгаар нь та надад яг зохихоор би бүр амар тийм том уруул хүсэхгүй байна. Зүгээр л яг энэ миний дээдлийн уруул надад арай нэмгэн байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээд дээдлийнхаа уруулыг л нэг жоохон ингэчмээр гэсэн байхгүй гэсэн чи юмч. Тэгээд дээр доор зөвхөн дээдлэлт нь хийнэ гэж бас байдгүй мэн. Тийм үү. Тийм тэгээ нөө филлер ч бас амар арчилгаа юм байна. Одоо ингээд алкогол хэрэглэх. Эсвэл өвөл хүүтэнд ингээд бомбочдаг. Бүр ингээд эрс томроод бомбочдаг. Тэнгүүд ингээд амьдралын юм аягаас шалтгаалаад бомбоогоод ин гэсэн үг шүү дээ. Тэнгүүд чи ингээд дээдлийнхаа урууланд хэлгээд доотлолтоо хийлэхгүй байлаа гэж төсөөлье. Тэгээ чи уулаа гэж төсөөлье. Тэнгүүд ингээд доотлон зүгээр дээдл нь бүр ингээд доотлоосоо том ингээд бомбоогоод яваад байна гэж чи төсөөлтөө. Тэгэл за хоёуланд нь дүүл хэлэх хэрэгтэй байна гэд. Тэгээд доотлолт нь амар бага хэмжээгээр хийгээд дээдлэлт нь яг хүссэн юм. Ер нь хамгийн бага хэмжээгээр нь хийх гэсэн. Тэгээ маргааш нь сэрсэн чинь тэр чинь ингээд нөгөө хэлбрээс нь хараад ингээд амар олон гатгаад уруул нөгөө мэдээг алдсан байгаа шүү дээ. Мэдээг алдсан байгаа болохоор хэр олон гатгаж байгааг нь өвдөлт мэдрэхгүй. Гэхдээ ингээд амар олон гатгаж байгааг нь мэдээд байгаа хгүй ингээд байгаа гэд. Тэгээ маргааш нь эмч бүр амар харуулсан. Наад маргаашийн харах уруулын чинь хэмжээ яг чинь нөгөө бодит болох хэмжээ биш шүү. Тэрийгэ хараад хямраад яваа гэж зөндөөл хийсэн. Тэгтэл нөхөн өөрөө л туулахгүй бол угаасаа яаж чадахгүй мэт. Тэгээ маргааш нараад юу хийчвэ гэх 2-3 хоног хямраад. Тэгээ ингээм амир нийтдээ юм мэдээж чадахгүй ингээд зажилж чадахгүй байнга ингээд шүл ингээд юм доргуурл юм яваад байгаа шүү. Тэгээд аавч хоёр тэлж чаддгүй ингээд тухайн нүг юу хийчихсэхгүй ханиад хүрчээсэн. Тэгэл ханиадтайгаа гэл масктай яваад. Йоо инээдтэйс. Тэгэл нэг 12 хоног 7 хоноод хавдар нь буугаад тэгтээ стил амар том санагдаад л. Тэгээд одоо яг сар болсон чинь надад яг миний хүссэн хэмжээнд очсон юм шиг санагдсан. Тэгээ одоо 3 сар болоог байгаа байхгүй юу? 3 сар болсны дараа бүр яг өөрийнх юм шиг харагддаг болно гэх. Тэгээд хэсэг бас нөгөө бичлэг хийхээр бүр ингэ яг би биш юм шиг амар юм санагдаад. Тэгээ ингээ хажуунаас харж марахаар ингээ нэг юм галууны уурч юм. Одоо л жоохон тасч юм да. Бид хоёрыг ирэхэд хэд тонцсон байсан тэр? Тэр чинь нэг 2-3 хонцсон шүү дээ. Тийм үү. Тэгвэл яг тэр яг нэг үе дээр нэрсэн шүү дээ. Энэ чи тэрийг арчаа юу гэж бодсон? Би яг ийм хэлбэртэй болох юм бах та. Яг ийм зузаануул гэж бодсон. Тэгээ чамаас ер нь ингээд
одоо дөнгөж хийлгээд яаж юм аа чи ингээд тэгэхээр наанд цагааг бол. Тэгээ би бас яг нөгөө тийм юуны талаар сайн мэдгүй. Филлер, ботокс энтрийн талаар. Тэгмээ одоо наа чин амьдралынхаа турш ингээд үлдэх уруул юм уу чи үгүй яах вэ одоо гэсэн. Ингээд нөөний филлернийх нь юунаас шалтгаалаад юу гэсэн. Одоо юу гэж төрлөөсөн юм бэ? Тийм төрлөөс нь Солонгос, Герман нэгт улсаасаа хоёрт брэндээсээ шалтгаалаад нөгөө юм хугацаатай л байдаг юм лээ. 6-аас 1 жил 1.5 маа гэд. Тэгэл тэр хугацаанд тусангууд өөрөө ингэ шимэгдээд байхгүй болчдөг. Тэгээд өөрийнх нь дуус хугацаанаас өмнө өөртөө таадагдахгүй байх юм бол шимэгдүүлээд хүчээр шимэгдүүлээд байхгүй болгож болно. Тэгэхээр одоо чи магадгүй 1.5 жилийн дараа ахаад яг юм уруулаа хിവэр нь авч үлдээ дахиж филлер хийх үү эсвэл зүгээр буцаад юунд очих уу гэ. Тэр амар юу байгаа тэгээд хэсэг жоохон том уралтай явж яснаа буцаад болчингууд бас тэр уруулыг үүснэгдэх баг. Тэгвэл наа чин баг яг амьдралын шийдвэр юм шүү дээ. Тийм тэгээд яг юм нөгөө хийлгээд тогтмол гоё болоод идэг хүмүүс амар олон юм бэлээ. Тэгэхээр тэр хүмүүс ч гэсэн амар юм хичээл зүтгэл байгааз тэгээд эмчтэйгээ зөвлөвөл ингээд улам уруулын гоё отоол хэлбэрээсээ л яваад идэм бэл. Тэгээд чиний бүр ингээд юуны ямар хэцүү юм бэ гэж утсан тийм гам байна уу филлер хэлгэснээрээ? Них гам бариагүй шүү дээ. Тэгж болохгүй гэсэн юм бол баг. Яа намартчихжээ. Гэтэ тийм гамууд байсан. Нэг юм цаасан дээр бичиж өгөөд тэгж чадахгүй ингэж болохгүй гэсэн. Гэтэ мартчих. Тийм. Тэгэхээр мартсныг бодоход нөх амар сүртэй юм байгаагүй юм шиг шүү дээ. Тэгээд одоо яг хэцүү байгаа юм гэх юм бол алкогол хэрэгсний дараа одоо яг өвөл байгаа болохоор гадаа ингээд дарангуут ингээд эрс томроод ингээд бом очдөг. Тэнгүүт яг тэр миний нөхөсгүй байгаа юу байхгүй юу? Одоо хэлбэр байхгүй юу? Тийм. Тэгээд амар инээстэй гадаа жоохон даарч хагаад орж ирээ толон дарангуут бом байцсан. Тэгээ хувцас солио харангуут зүгээр. Тэгэхээр ингээд өө ингээд өөр уралтай яваад ах магадлал амар өндөр. Тийм байна. Тэгээ би одоо яг 3 сар бодлонгууд нь дахиж нэг очоод одоо нөө медитлийн уруул яг нөө миний хүссэн шиг биш байгаа даа. Тэгээд энийг дахиж нэг жоохон одоо сүхэн гэдэг үг санаад ороод байгаа юм. Зүгээр дээшлүүлнэх юм уу? Арай нэг чуд бомгор. Одоо ийм болно гэсэн үг үү? Одоо ийм байжгаад ийм болох юм уу? Одоо миний уруулын нэг хүрээ байхгүй гэсэндээ тэгэнгүүт ингээд одоо чиний уруул яг ингээд юм хөр хэлбэртэй байхгүй ингээд нэг юм ингэж яваад ингээд нэг ийм хэлбэр шүү дээ. Тийм хэлбэр надад байхгүй. Зүгээр л яг ийм шулуун ийм байхгүй юу? Тэнгүүт яг ийм тийм хэлбэртэй юм шиг уралтай байж өөрөө хармаар байгаа байхгүй. Тэнгүүд тийм хэлбэр засах нь бүр нэг ихний хэлтээр болдоггүй юм байна л да. Эхлээд уруулын өөрийн тодорхой хэмжээгээр томруулангууд дараа нь хэлбэр нисчулдаг гэд. Тэгээ тэгэж нэг засуулж хараал одоо тэр нөгөө өвөл даарч мараал бомбош байгаа нь хэцүү ядаргатай байвал шимэгдүүлээл гэж бодсон. Зөв. Гэхдээ одоогийн байгаа уралтайгаа ер нь ингээд явал гоё байна уу чамд? Дэж байгаа. Тэгээ нөгөө уруулга хагараад яагаад гэдэг чинь ингээд шархлаад би нөгөө хуулаад идэх гэж ярьсан да. Тэгчингүүт нөгөө филлер ингээд гараад ирвэл яах вэ гэж би амар санаа зовдсон юм билээ. Би нөгөө арьсаа хулангууд чинь ингээд тусгарч байгаа шүү дээ. Тэнгүүд тусгарч байгаа юм чинь дотор нь байгаа шингэн нь гард юм болов уу? Яд юм бол. Бас тийм тий. Тэгээ бас нөгөө уруул хагардаг хүнд филлер бас амар арчилгаатай, ядаргаатай хэлээдэг юм байна. Нэг бодлын нөгөө төрлийн нэг хөөрхөн болбраа гоё зөөлөн уралтай хүмүүс байдаг шин. Тийм хүмүүст л асуудал үүснэгдсэн. Би яг чамайг нөгөө филлер хийлгцэн тэгээд юу ээж яхад нь уруулаа ингээд томруулмаар санагцсан энэ төргээд ингээ яриад тэгээд би яагаад тэгсэн бол таа гэд ботсон хэрнээ би өөрөө гэрте очиод талент харснаа миний ингээд доотлын уул нь бол миний урал гоё гэж боддог хэрнээ би ингээд яг энэ хэсэг жоох ингээд тотгошоо орцсон юм шиг харагдаад хөөе тэгээд би жоохон ингэчүүл гоё ч юм уу гэд ингээд барьж үзсэн тхүү. Oh my god. Харин би энэс амар яагаад заахгүй юу? Одоо хүмүүс ингээд угаасаа ингээд харангууд илт мэдэгдэж байгаа шүү дээ. Тэнгүүд хүмүүс нөгөө хаана хэлсэн ингээд амар их асуугаад. Тэгээд би ингээд уг нь ингээд бодохоор ингээд цаг хугацаа ингээд өөр сайн газар хаана ингэж хайж байгаа хугацааг нь хэмнээд хэлээд өгчүүл уг нь амар юм уу гэж бодонгууд одоо тэр хүн бас хэлгснийхэн дараа таалагдаач үгүй ч үү тий бас ямар нэг эрсдэл гараач үгүй ч үү гэж бодвол хүмүүс хаана хэлсэн гэж битээ асуугаасай л гэж бодоод л яваадах шүү дээ. Уг нь бас ярихгүй л гэж бодсон л тоо. Тэгтээ угаасаа ингээд obvious харагдаж байгаа юм чинь шеэрлээ гэж бодоо. Надад л тэгтээ амар гоё л. Тэгтээ хүний уурал угаасаа тийм хэлбэртэй байдаг гэчлээ. Ингээд нэгтлэн ингээд арай нэг юм ингэж явж байгаад нэг юм бүндгэр доошоо бол нөгөөтл нь бүр юм эрс доошоо. Угаасаа антомон тийм гэжл. Тэнгүүд хүмүүс нэг үсээд идэг юм хоёлын нэмдэг шиг ижлэгэн юм бондгор байлгах гад.
Тэгээд хэлвсэд идэг юм байна л та. Би яг тэрийг яагаад мэдсэн бэ гэсэн чинь би ингээ уруулаа нэг удаа хүрээлж бодож үзье гэж бодоод тэгээд яг эндээс эхлээд энэ ингээ болчихгүй юу. Тэгээ энийг яг тэр нөгөө ижлэхэн замаараа хүрээлэхээр энэ нь нэмгэн. Энэ нь зузаглаа. Харин Тэгээ амир гайхаад би бас юм хэлэх хэрэгтэй юм бах та. За. За тэгээд нөгөө цүнх ухаж эхлээл хоб болоод таслаа. Хойлоо ер нь юу ах юм уу? Хүмүүсээс асуулт аваад хариулт үзэх юм уу? Тэгээд л та. Хизээ. Ахаад нэг төлөвлөж байгаа нэг бичлэгийн төгсгөлт хэлвэл тээ. Аха. Дахиад нэг 2 3 дугаар бичиж. Эсвэл 10 дахь дугаар болчих. Одоо энэ 3 дугаар орцсон 4 5 гэж явчих тий. Дахиад нэг 4 дугаар чинь 4 төвшөл үү? 3 дахь. Тэгвэл энэ 4 5 юм байна тий. Тэгээ дахиад нэг 4 дугаар хийчээ 4 дугаар 4 дахь дугаарынхаа төгсгөл төр ч юм уу тий. Тэгж байж болж байна. Одоогоор бас нэг 10 хэдэн мянган гүйцэтгэн байсан тэр хүмүүст сайн байцгаана уу төгсгөлтэн тий. За. За энэ дугаартай хамт байсан баярлалаа. Баяртай.